Сайн бацгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр 4-өөр үржүүлэх 4-т хуваахыг үзнэ. За бүгдээрээ эвлүүлдэг тоглоом мэднэ тийм ээ. За тэгвэл энэ тоглоомыг тоглож үзье. За 9-ийг үржих нь 4 хэд вэ? 36. 7-ог үржих нь 5 хэд вэ? 35. 3-ыг үржих нь 3 хэд вэ? 9. Тийм ээ? За тэгвэл дараагийнх нь үзье бүгдээрээ. 9-ийг үржих нь 5 хэд вэ? 45 байх нь тийм үү? За 3-ыг үржих нь 4 хэд вэ? 12 байна. За дараагийнх нь үзье. 7-ог үржих нь 2 хэд вэ? 14. За тэгвэл 7-ог үржих нь 1 хэд вэ? 7 тийм ээ. За тэгвэл 9-ийг үржих нь 3 хэд вэ? 27. За сайн харж байгаарай. 9-ийг 4 дахин авахад 36 болж байна. 7-ог 5 дахин авахад 35 байна. 3-ыг 3 удаа авахад 9 болно. 9-ийг 5 удаа авахад 45 болж байна. 3-ыг 4 удаа авахад 12. 7-ог 2 удаа авахад 14. 7-ог 1 удаа авах юм бол 7 тийм ээ. За 9-ийг үржих нь 3 гэдэг маань 9-ийг 3 удаа ингээ авах нь тийм ээ. 27 байх. За бүгдээрээ ингээ сайн хэллээ. Баярлалаа. За өнөөдөр бүгдээрээ 4-ийн хүрдийг ашиглан үржих үйлдэлийг хийн. Мөн дээрээс нь 4-ийн хүрдийг ашиглан бодлоо зохиож бодож сурнаа. За бидний мэдэх хүрд нь 2, 5, 10, 3, 6, 9. За тэгвэл эдгээр тоонуудыг бүгдээрээ 4-өөр үржүүлж үзье. За 2-ыг 4 удаа авч гин, 5-ыг 4 удаа авч гин, 10-ыг 4 удаа авч байна. 3-ыг 4 удаа авч байна. 6-аг 4 удаа авч байна. 9-ыг мөн 4 удаа авч байна. За тэгвэл 2-ыг 4 дахин ихсэгвэл 4 дахин ихсэх юм бол хэд вэ? 8. За 5-ыг 4 дахин ихсэх юм бол хэд лээ? 20. За 10-ыг 4 удаа тэгвэл нэмж ингээ үзье. 10, 10, 10, 10. Тэр хэд болж байна? 40 болж байна тийм ээ. За 3-ыг бүгдээрээ 4 удаа авч үзье. 12. За 6-аг бид нар 4-өөр нэмэгдүүлээ. 6-аг 4 удаа аваад үзье. 24. За 9-ийг 4 удаа авч үзье. 36. За тэгвэл бид нар 2, 5, 2, 5, 10, 3, 6, 9 гэсэн тоог ингээд 4-өөр үржүүлээд ингээд үзчихлээ. Одоо ямар тоо ингээд дутуу байгааг нь бүгдээр харъя. 3 нь тоо дутуу байна, тийм үү? За 4-ийг 4-өөр үржүүлэхээр хэдлээ. 4-ийг 7-оор үржүүлвэл хэд вэ? 8-ыг 4-өөр үржүүлвэл хэд вэ гэдгийг үзэх нь. За тэрийг нь бүгдээрээ бодож олцгоё. За 4-ийг 4-өөр үржүүлэхийг үзье бүгдээрээ. За багшигаа хараарай. Энэ квадратын урт нь 4, өргөн нь хэд байгаа вэ? Хэд вэ?
тоолъё. 1 2 3 4 4 байна. Тэгвэл бүгдээрээ энийг олохдоо 4-ийг хэдэн удаа орсон байгааг нь харах нь. За бүгдээрээ тоогоороо үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16. За тэгвэл 4-ийг 4 удаа авахад 16 болох юм байна. За тэгвэл одоо дараагийнхыг өөрсдөө ингэ бодоорой. 7-ог 4 дахин нэмэгдүүлж үзье. За тэгэх юм бол урт нь 7, өргөн нь 4. Урт нь 7, өргөн нь 4 гэж үзгэнэ. За тэгээд тоглоод ингээд олж ингээд болох нь нэмээд бүгдээрээ шууд үржүүлж болох нь. За 7 4-ийн 28. За тэгвэл дараагийн юм дээр 8-ыг үржих нь 4. Энэ хэд вэ гэж. Тэгвэл урт нь 8, өргөн нь 4 байх нь тийм үү? За энийг тоолоод ингээд бодож болно. Мөн нэмээд шууд үржүүлж болно. 8-ыг 4 удаа хооронд нь нэмсэнтэй ижлэх гэсэн үг тийм ээ. За 8-ыг 4-өөр ингээд үржүүлэхээр хэдвлээ 32 гарах нэ. За тэгвэл бүгдээрээ хариултаа өгье. 4-ийг 4-өөр үржүүлэхээр хэдвлээ сая ингээд үтчихсэн 16 байгаа. За 7-ог 4-өөр үржихээр хэд байсан бэлээ? 28 байсан. За тэгвэл 8-ыг 4-өөр үржихэд хэд гарлаа сая? 32 гарсан байна. За. Одоо бүгдээрээ жишээ зохиож ингээд бодож үзье. 4 16 гэсэн тоог ашиглаад үржих үйлдэл мөн хуваах үйлдэлээр ямар тоо зохиож болохыг бүгдээрээ харъя. За 4-ийн тоотоо үржүүлж болох нь тэгвэл 16 гарч байна. За тэгвэл хуваах үйлдэлийг ингээ ашиглая. 16-г хуваах нь 4 хэд вэ? 4 гарч байна. За тэгвэл дараагийн тоогоо ингээ харъя. 28 гэсэн тоо байна. 4-ийн хүрд үзэж байгаа болохоор 4-ийн тоогоо авсан байна. 7-гийн тоог авсан байна. Энэ дээр үржих үйлдэл нэмээд хуваах үйлдэлээр зохиож бодох нь. За энийг сайн харж байгаарай. Энэ дээр 2 үйлдэл байгаад байгаа. Энэ дээр тэгвэл хэдээр нэмэгдэх нь харъя бүгдээрээ. За 4-ийг үржих нь 7 хэд вэ? 28 гэсэн тоо маань. За тэгвэл байрын солиод үржүүлж гин. Солиод ингээд үржүүлсэн байна. 7-ог үржих нь 4 хэд юм бэ? 28 гарсан байна. За тэгвэл энэ үржүүрээ 28-ыгаа тэгвэл одоо хувааж үзье. 4-тэй хуваалаа. 4-т хуваахаар 7 маань гараад ирчин. 7 гарч ирчин. Тэгвэл 28-ыгаа бүгдээрээ 7-д нь хувааж үзэхэд 4 нь гарч ирчин. За дараагийн тоогоо үзье. За 32 гэсэн тоо байна. 4 гэсэн тоо байна. Нэмээд 8 гэсэн тоо байна. Энийг үржүүлж мөн хувааж үзье. За 4-ийг үржих нь 8 хэдлээ. Энэ тоо маань гарч ирнэ 32. За тэгвэл байрыг солиод үзье. 8-ыг үржих нь 4 хэдлээ. Энтэйгээ ижлэх нь 32 байна. За тэгвэл энэ 32 гэсэн тоогоо хуваагаад үзье. 4-т хуваая. Тэгвэл 8 гарч ирэх нь. 32 гэсэн тоогоо 8-даа тэгвэл хувааж үзье. Тэгвэл 4 нь гарч ирж байна. За өнөөдөр мэдтгэлгээ баттгаад 4-ийн хүр дээр
үржүүлж бодлого зохиож ингээд сурсан байна. За бүгдээрээ уншия. Одоо тэгвэл хүрд чэйжилж аваад унших нь байна. За. Дөрвийг үржих нь 1 хэд вэ? 4. Дөрвийг үржих нь 2 хэд вэ? 8. Дөрвийг үржих нь 3 хэд вэ? 12. Дөрвийг үржих нь 4 хэд вэ? 16. Дөрвийг үржих нь 5 хэд вэ? 20. Дөрвийг үржих нь 6 хэд вэ? 24. Дөрвийг үржих нь 7 хэд вэ? 28. Дөрвийг үржих нь 8 хэд вэ? 32. За тэгвэл 4 9-ийн хэд вэ? 4-9 хэдлээ? 36. За тэгвэл 4-ийг 4 10-ийн хэд вэ? 40. За ингээ бүгдээрээ хүрдээр уншаад сурлаа. Энийгээ чэйжэж аваад гэртээ тогтоогоорой. За мэдэгдэхгүй тоог олж бид нэр өмнө нь ингээ сурцсан байгаа. Энийг ашиглаад бодлого бодъё. За А-г үржих нь 4 хэд вэ? 16 гарахад үнэн хариуг нь олох нь. За бичигдлээ яг зөв ингээ хийн шүү. А тэнцүү үржих байвал тэмдэг нь яадаг вүлээ? Тэмдэг нь эсэргээрээ хуваах болно, тийм ээ? 16-г хуваах нь 4. А тэнцүү хэд вэ? 4. За дараагийн тоогоо харъя бүгдээрээ. 3-ыг үржих нь m тэнцүү 12. За багш нь юу гэж хэллээ? Мэдэгдэхгүй байгаа тоогоо тооныхоо үсгийг эхлээд ингээ бичгэнэ. m тэнцүү 12-ыг хуваах нь 3. Яагаад ингээ хувааж байгаа вэ? Яагаад гэвэл үржих байвал хуваана. За m тэнцүү 12-ыг 3-т хуваахаар хэд вэ? 4. За тэгвэл бүгдээрээ S-ийг олъё. S-ийг үржих нь 4 хэд вэ? 20. За тэгвэл S тэнцүү 20-ыг хуваах нь 4. 20-ыг 4-т хуваахаар хэдлээ? S тэнцүү 5. 5 гарах нэ. За хүүхдүүдээ анхааралтай бичиж аваарай. За M-ийг хуваах нь 7. Тэнцүү 4. За энийг олохдоо одоо яаж болох вэ? Хувааж байвал яах вэ? Тэмдэг нь эсэргээрээ болоод үржигдэн, тийм ээ? За M тэнцүү 4-ийг үржих нь 7. Хэд вэ? M тэнцүү 4 7 хэдлээ? 28. За дараагийн тоогоо үзье бүгдээрээ. 36-г хуваах нь К тэнцүү 9. За одоо энийг сайн хараарай. За 36-г хуваах нь К тэнцүү 9. За ноогдвор нь баг тоо байна. Ноогдвор. Хуваагч. Энэ нь хуваагч. Бид нар өмнөх ингээ мэдлэгээрээ тэмдэг нь эсэргээрээ ингээ өөрчлөгдсөн бол энэ бол тэмдэг нь өөрчлөгдөхгүй бодогдох нь. За бүгдээрээ бодож үзье хамт. К тэнцүү 36-г хуваах нь 9. К тэнцүү 36-г 9 байхаар хэдлээ? 4. За дараагийн тоогоо харъя. Ижилхэн одоо яах вэ? Тэмдэг нь бас өөрчлөгдөхгүйгээр бодох нь шүү дээ. А тэнцүү 40-ыг хуваах нь 4. А тэнцүү хэдлээ? 10 гарах нэ.
За гэртээ эхнээс нь ахуулаад дахиж үзээд дутуу бодсон бодлогоо гүйцээгээд бодоод багш руугаа илгээгээрэй. Баярлалаа.